Google компани нь анх 2017 онд Pixel Buds чихэвчэндээ шууд орчуулгыг нэвтрүүлж байсан бол 2022 онд Pixel Buds Pro болгон өргөжүүлж байсан. Тэгвэл Apple компани нь AirPods буюу утасгүй чихэвчэндээ шууд орчуулга хийх функцийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг тус салбарын мэргэжилтнүүд хэлсэн байна. Энэ функц нь хэрэглэгчдэд тухайн цаг үед яриаг шууд орчуулах боломжийг олгох юм. Жишээлбэл Франц хэлнээс англи хэл рүү, англи хэлтэй хүний яриаг AirPods нь Франц хэл рүү орчуулж iPhone утасны чанга яригч дээр тоглуулах юм байна. Хэдийгээр синхрон орчуулга хийх функцийг аль эрт өөр компаниуд нэвтрүүлсэн боловч төдийлөн амжилт олоогүй. Энэхүү технологи нь 2025 оны сүүлээр хэрэглэгчдэд хүрэх бөгөөд iPhone гар утасны iOS 19 үйлдвэрлэлийн системийг татаж авснаар ашиглах боломжтой болох юм. Одоогоор уг функц нь хэдэн хэл дээр орчуулга хийх нь тодорхойгүй байгаа.